За одоо part 2 маань хэлж шууд тавиа яваад ая гэж бодлоо. Маргааш. За маа байхгүй. За хэлээрэй. За би хойно сууя. За яа. За манайхан 4 давхртай байдаг болсон байхгүй юу? Биш юу лээ? Би 5 настай хахад нэг эмээ ингэж амьдэрдэг байсан байхгүй юу? Тэгээд дандаа л эмээтэй унддаг байсан. Тэгээд нэг өдөр ингэж хамаатныхаа юуг гэрлөө орсон байхгүй юу? Тэсэн чинь хамаатныхаа гэрлөө дандаа л ороход нэг юу лээ хосууд идэгсэн байхгүй юу? Тэгэд нэг өдөр орж үтсэн чинь 2 ихэр байсан. Тэгэд хамаатнаасаа асуусан чинь харцсан. Хоёр биш ахлуу асуусан чинь өргөж авсан ах дүүс гинэ, эгч дүүс гинэ. За. Тэгэд амар нэг тоглоом дээр нэг 2 бантыг цэгээр палаж өмссөн нэг юу эдэн штэ. Хон байдэн штэ. Яг тийм палаж өмссөн. Тэснэ банттай яг ингээд хөдөлсөн, дандаа л хөдөлсөж явдаг гэсэн. Тэгээд би бүр гайхаад тэр 2 ихрээс асууж та хоёр хин гэдэм бэ? Юу лээ? Ольвигийн ах дүүс гэдэг байсан байхгүй юу? Сонин штэ. Ольвигийн ах дүүс гэдэг байсан байхгүй нэг нь. Нөгөөх нь болохоор Ольвигийн ах дүүс гэдэг байсан. Сонин ирдээ. Тэгээд би нэг шүн дахиад яг хамаатныхаа гэлөө оцсон байхгүй юу? Тэгсэн чинь 2 ихэн байдгүй. Харсан уу? 7 цаг гээд харсан чинь байдгүй. Тэгээд би бүр гайхаад яасан ш. Тэгэд ахаасаа асуусан чинь 2-оо найшаа гэсэн чинь хүрээд ирж байгаа. Амар. Тийм маргааш нь гэд бүх юмыг шалгасан байхгүй юу? За энэ үзэгчд итгэх болов уу? Ингэ бүгд нэрээ би зүйлээгүй. За чинийх бас юм болтгоо. Тэгээд бүгд маргааш нь бүх газрын хайсан чинь бэдгүй. Тэгэд ихчээсээ асуусан чинь 2-оо хүрээд ирээ гэсэн чинь ингэж салцсан. Тэсний гой дандаа л инээмсгэлж явдаг хүмүүсээс махгүй юу? Тэгсэн чинь тэр хүмүүс чинь гээд салцсан ингээд гар гараасаа ингээд салцсан. Ийм царайтай. Энэ үзэгч рүү харуулж тээ. Ийм царайтай бүр за part 3 дээр энийг үргэлжлүүл